Би нөгөө Алтан гэрэл сайдын хийсэн саяг мэдээлэл гэх юм уу те нэг тэр зүйлтэй холбоотой бас байр суурь илэрхийлэх нь зөв байх гэж бодож байна. Нөгөө хөгжлийн бодлоготой холбоотой ийм асуудал эсэргүүцсэн тохиолдолд энийг одоо ийм төрлийн чагсаал цуглааныг зохион байгуулахыг хориглоно гэдэг энэ агуулга концепц өөрөө би бол буруу гэж бодож байна. Тийм тэрийг ойлгосон уянга шиг гишүүний асуулттай холбоотой гэсэн үг тий. Тэгэхээр улс орны одоо ийм хөгжлийн бодлоготой холбоотой одоо энэ ураантай холбоотой ч гэдэг юм уу ийм зүйл дээр эсэргүүцэл илэрхийлж байгаа хүмүүсийг яах вэ гэд энийг хориглоно гэдэг бол байж болохгүй. Тийм тэгэхээр энэ бол ийм концепцийг бол манай хууль зүйн ам бол бити оруулж ирээсэй тэгж нөгөө олон нийтийн хилцүүлэг өрнүүлж үзсэн гэдэг нь өөрөө бас буруу гэж би бол хувьдаа дүгж байгаа шүү. Тэгэхээр энийг бол бид нар бас их болгоомжтой байх хэрэгтэй. За хоёрдугаарт энэ ийм хуулийн төсөл дээр хэд хэдэн газар ийм нэг юм байдлаар тайлбарлагдах үйс. Одоо нийтийн ёс суртахууныг хамгаалах зорилго гэдэг яг юу гэх юм нийтийн ёс суртахууныг. Ингээл ковидтай холбоотой гэл ингээд бид нар чинь өнгөрсөн 7 сарын 1-ний холбоотой гэл олон кейсүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яаж тайлбарлах вэ? Одоо ийм субъектив байдлаар тайлбарлагдах уу? Ийм одоо нэр томьёо агуулгууд хэд хэдэн газар орж ирж байгаа нь өөрөө нөгөө санаа зовоох үз хэдийгээр нэр агуулга нь үзэл баримтлал нь ингээд зөв боловч яг доторх одоо деталь яг ийм заалтуудыг харахаар яалчгүй юм санаа зовоох үз ийм заалтууд байгаа учраас бас яг гишүүдийн хувьд бол байр суурь илэрхийлж байгаа хаа гэж бодож байна. Дээрээс нь нэмээд олон нийтийн эрх ашиг нийтийн эрх ашигыг хамгаалахаас гадна би бол энэ дэр жагсагчдыг бид нар хамгаалах хэрэгтэй гэж харж байгаа. Жагсагчдыг тий жагсаал үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс аюулгүй ямар нэгэн асуудалгүй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр энэ жагсаал цуглаа үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг л бид нар илүү хангах энэ одоо баталгаа гэж хармаар байгаа юм. Тэгэхгүй ингээд нөгөө иргэдийг хамгаалах олон нийтийг хамгаалах гэдэг нэг юм маш юм одоо ерөнхий утгаар энэ хуулийн хэд хэдэн зохицуултууд орж ирээд байгаа учраас бас зайлшгүй энэ дээр байр суурь илэрхийлэх ёстой гэж харж байгаа. Тэгээ дээрэс нь энэ нөгөө хууль зүйн дүгнэлттэй холбоотой би бол ялангуяа олон улсын гэрээ конвенцэд нийцэж байгаа хэсэгтэр ийм мэргэжлийн дүгнэлт бол зайлшгүй гарах ёстой гэж харж байгаа. Энэ бол айгүй чухал дүгнэлт. Бусад гишүүдэд ч гэсэндээ энэ дэр байр суурь шийдвэр гаргах гэдэг энэ ч өөр айгүй дэмжлэг чухал юм одоо механизм би бол хувьдаа орж ирж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ дэмжих тохиолдолд энэ үзэл юуны хувьд зарим нэг зохицуултууд дагаж ирж байгаа хуулиуд дээр бол ганцхан анхаарах ёстой юмнууд бол нэлээд асуудлууд бол байгаа гэдгийг зориуд бас тэмдэглэх гэж өнөөдөр сая үг хэлэх цаг авсан шүү. За